За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө техникийн зөвлөмжөөр би энэ Finance Excel-тэй холбоотой техникийн зөвлөмж өгөх гэж байна. Finance Excel гээд санхүүгийн тайлан гаргадаг Excel загвартай холбоотойгоор нэг техникийн зөвлөмжийг та бүхэндээ өгье. За энэ ямар ч техникийн зөвлөмж вэ гэхээр Finance Excel 9 загвар дээр хийгдсэн гүйлгээг 10 загвар руу хэрхэн хөрвүүлж оруулах вэ гэсэн тухай. За ийм техникийн зөвлөмж байгаа. Тэгэхээр энэ хөрвүүлтийг хийхин тулд бид нэр эхлээд Finance Excel дээрх мэдээлэлтэй эхлээд ажиллах хэрэгтэй байгаа. За эхлээд Finance Excel гэдэг 9 гэсэн загвараа нээ. За 9 дээр 9 маань иймэрхүү загвартай харагдаж байгаа. За ACC хуудсан дээр гүйлгээ баланс буюу дансны дугаар хэсэг бол байршиж байгаа бол GL хуудсан дээр гүйлгээний жагсаалт бол байршиж байгаа. За тэгэхээр бидний хамгийн хоёр чухал мэдээлэл юу вэ? Энэ хоёр мэдээлэл гэсэн үг. За энэ дундаа хамгийн эхлээд бид нэр энэ дансны дугаар хэсэг дээрх мэдээллийг юу яаж өгнө гэсэн үг. Эхлээд засварлаж өгнө гэсэн үг. За ингийн тулд яах ёстой вэ гэхээр дансны дугаар гэсэн энэ дансны дугаартай энэ гүйлгээ балансаа эхлээд нэг хадар копид авчи. За хэдүүл энийг данстай хэсгүүд аваад шинээр нэг Excel файл нээж гаад энэ дээр оруулж өгнө гэсэн үг. За энэ дээр оруулахдаа бид нэр яах ёстой вэ гэхээр энэ нэр одоохондоо хэрэггүй байгаа. Энэ мэдээлэл одоохондоо биднэрт шаардлагагүй. За энэ данснуудыг хэдүүлээ Finance Excel 10 загвар тохируулж өөрчлөнө гэсэн үг. Жохон өөрчлөлт хийж өгнө гэсэн үг. За энийг хэдүүл үлдээч. Энэ яагаад хэрэгтэй вэ гэхээр энэ хэсэг маань яагаад хэрэгтэй вэ гэхээр ийм байгаа шүү. Гүйлгээ гараагүй дансныг бол хэдүүлээ ахиж энэ дээр ингээд өөрчлөлт авах шаардлага байхгүй гэсэн үг. Энэ огт гүйлгээгүй данснууд. За гүйлгээгүй данс гэдэг маань яг бүгд 0 байгаа данснууд гэсэн үг. За энэ дотроос аль нэг нь гүйлгээтэй үед энэ юугаар харагдана? Энэ дээр том мэдээлэлтэй байж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдүүл ямар ч хэлсэн бүх гүйлгээтэй данснуудаа аваад үлдчихэ. За ингэхийн тулд яах ёстой вэ гэхээр энэ нэг жижигхэн том өвчнэ энэ дээр. Count if. За энэ дотроос тэгээс ялгаатай утгуудыг тэгээс ялгаатай буюу тэг биш утгууд нэгээс их байх ёстой гэсэн ийм шалгуураар хэдүүлээ томьёо өвчөө доош нь татчихъя. За тэгэнгүүт яг үгээр true гэсэн утгууд маань энэ дансан дээр гүйлгээ гарсан байна гэсэн үг. За false гэсэн үр дүн гарсан бол гүйлгээ гараагүй данс байна гэсэн үг. Тэгэхээр гүйлгээ гараагүй данс бол биднэрт хэрэггүй учраас хөрвүүлтэнд ашиглах шаардлагагүй. За тэгэнгүүтээ одоо хэдүүл энийг ирэн билээ. Хамгийн сүүлийн саяны томьёолттой хэсгээр буюу J багнаар ирэмбэлж өгч байгаа шүү. Энэ багнаар ирэмбэлж өгч байна. За ингэж. За энийг large to small гэдэг. За тэгэнгүүт одоо яг true гэсэн утгууд маань бүгд дээрээ гараад ирж байна. Одоо хэдүүлээ энэ false-ууд устгачээ. Өөрөөр хэлбэл хэрвээ бид энэ шалгуурыг хийж тавихгүйгээр шууд нөгөө хөрвүүлт хийсэн бол ийм олон данснуудыг хөрвүүлэх ажил гарсан байна. 50 гаруй данс хөрвүүлнэ гэсэн үг болчихсон шүү дээ, тий. Хэрвээ бид нөгөө зөвхөн гүйлгээ гарсан данснуудаа аавна гэвэл яг үндсэндээ нэг 15 данс хөрвүүлнэ гэсэн үг. За тэгэхээр хэдүүл энийг ямар ч устгах чинь энэ false-уудыг хөрвүүлт хийх шаардлагагүй данс гэсэн үг. За одоо биднэрт энэ мэдээллүүд хэрэггүй дондоо. За одоо хэдүүлээ энэ данснуудаа энэ дээр ингээд эсвэл энэ юу ячдөө хажуу талд нь энэ дээр нь үсгэждөө. Энэ хэв дээр нь 10-ын данс гэдэг. Finance Excel 10-ын данс. За одоо энэ 10-ын дансыг хэдүүлээ үүсгэхдээ яах вэ гэхээр эндээс 10-ыгаа бас нээчих да зэрэг Finance Excel 10. За энэ дээр хэдүүлээ данс үүсгдэг хэсэг дээр нь энэ дансаа үүсгэж чаад. За одоо энэ дээр төлөв авчна. За CAS. За энэ данс бол хэвээрээ байж болно. За 1120 гэдэг кодтой банкны харилцуулах хэвээрээ. За нөтийн авлага. За энийг хэдүүлээ шалгая. Энд нөгөө бид нар уул нь шууд ингэ ашиглаж болно л да энэ данснуудыг шууд ингэ 10 дээр хөрвүүлээд гол нь нөгөө тодруулахтай холбоотойгоор зарим нэг дансан дээр нэмэлт одоо ангиллууд оруулж өгдөг учраас бид нэр энэ дансыг шууд ашиглах боломж байхгүй. За тэр ангиллууд юун дээр гарч байгаа вэ гэхээр одоогийн нөхцөлд бол энэ өвлийн наснууд дээр гарч байгаа. Өвлийн нас. Энэ өвлийн данснууд
нөгөө хувийн байгууллагын хуу, улсын байгууллагын хуу, эсвэл гадаадын компанийн хуу гэсэн ийм нэмэлт ангил орж ирж байгаа учраас энэ данснуудыг заавал шинээр үүсгэж өгөх ёстой гэсэн үг. Шинээр үүсгэж өгөх ёстой. За тэгэхээр энэ юу тал дээр ер нь гайгүй. Авлага тал, хөрөнгө тал дээр энийг зүгээр шууд энэ дээр ингэ тавьчих болно гэсэн үг. Хөрөнгө тал дээр. За одоо өглөгийн данс. ХХ-Ö гэсэн энэ дансан дээр 2103 1136 гэсэн данс. За хэдүүлээ энийг шууд ингэж ашиглаад ингэ оруулах болох уу гэдгийг болохгүй. За тэхийн тулд яах вэ гэхээр энэ дээр дансаа үүсгэж чинь. Энэ маань юу гэлээ? 2103. 2103. За одоо энэ дээр ангил нөгөө ангил маань сонгож гэж. Энэ хувийн хуу, төрийн хуу, гадаадын хуу гэдэг. За хувь данс. За энд ямар ч хамаагүй нэр өгчээ. За тэнгүүд 2103 гэсэн данс маань ийм данс болж хөрвж байна гэсэн үг. За энийг үл ингэж тавьчихна. За дараачих нь аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын өглөг 2301 гэсэн дансан дээр 2301. За энэ бол улсын байгууллагад өгөх өглөг шүү дээ, тийм. За төр гэсэн учраас за энэ дансыг аваад за энэ дээрээ тавьчихна. За нөөтийн өглөг мөн адилхан 2304. За энэ бол төр дөх өглөг. За ингэж. За 2600 өөрчилж орсон орлого дээр 2601 өөрчилж орсон орлого. За энэ бол хувийнх, тийм ээ. Хувийн өглөг буюу өөрчилж орсон орлого. За эзэмшигчдийн өмчтөр 3102 ангил байна уу гэдэг шалгаж хэвлээ. 3102. За энэ дээр ангил байхгүй байна. Шууд үүсчихсэн тийм. Энд дээр ангил дарагдахгүй учраас энэ дансыг бол шууд ашиглаж болно гэсэн үг. За 3301 хоригдлогтой ашиглаж шууд ашиглаж болно. За орлого шууд ашиглаж болно. За орлого зардлын наснууд бас адилхан шууд явчих болно. Шууд. За гэх мэтлэнгээр бид нар юунуудаа үүсгэх нэ. Данснуудаа хөрвүүлж үүсгэх гэсэн үг. За ингээд бид ямар ч гэсэн юунуудаа үүсгэжлээ. Энэ дансны дугаараа. За одоо finance Excel-ээс 9 дээрээсээ гүйлгийг авчирна. Гүйлгээ буюу эхний үлдэгдэл хийв. За инхийн тулд яах вэ гэхээр за гүйлгээ маань GL хуудсан дээр хуучин дансаар байж байгаа шүү дээ энэ маань. За энийг copy доод саяны хөрвүүлт хийснийг энэнийхээ хажууд за ингээд тавьчих. Одоо энэ дансыг энэ дансаар сольж өгнө гэсэн үг. Энэ дээр байгаа debit credit гэсэн энэ данснуудыг энэ шинээр үүсгэсэн дансаараа. За инхийн тулд хэдүүлээ хоёр талд нь хоёр баг нь оруулчин debit credit гэдгийг хайж тал. За ангиудаа яах вэ гэхээр тэнцүү за VLOOKUP-аар явчих та. VLOOKUP энэ утгыг за энэ үснэгтэн дотроос 1 2 3 дөрөвт утгыг яг адилхан буюу post төлөөр авнаа. За ингээд энэ дээр бэхлэгээнүүдээ хийгээд өгчин. За ингээд доош нь хулаад авчихна. За ингээд шинэ дансаар хөрвчлөө. За одоо хэдүүлээ кредит талыг бас адилхан. Тэнцүү VLOOKUP энэ утгыг энэ дотроо саяны томьёо яг л хэвээрэл гэсэн үг л дээ. 4 post. За нэг хөрвүүлтээ хийчихээ. F4. За ингээд хөрвүүлт хийгдсэн. За одоо яг энэ шинээр хөрвүүлсэн дансаа хажуудлынхаа энэ debit дансан дээр value-гаар нь хулаад тавьчих. Value шүү. Томьёог болчихно гэсэн үг. За ингээд энэ устгахчээ. За энийгээ бас адилхан copy-длоо. Энэ дээр нь value гарна. Мөн адилхан. 1 2 3. За ингээд. За ингээд журнал маань бэлэн болчихлоо. Данс маань бэлэн, журнал маань бэлэн болцсон. Энд байгаа журнал маань өөрөөр хэлбэл 10 Finance Excel 10 дээр ашиглагдах журнал болчихно гэсэн үг. За одоо биднэрт эхний үлдэгдэл гэдэг нь дутуу байна тийм ээ. Эхний үлдэгдэл. За энийг хэдүүлээ оруулж болно. Эхний үлдэгдлийг яах вэ гэхээр энэ дээрээс л авчихна гэдэг үг шүү дээ. C1 энэ дээр гэсэн үг шүү дээ. За хэдүүлээ энийг ахиж копиж авчгаад эхний үлдэгдлийг ард нь тавьчих та энэ насны хувьд. За Fin Excel C1 гэсэн энэ үлдэгдлийг авах хэрэгтэй. Энэ багны үлдэгдлийг. За инхийн тулд энийг хэдүүлээ ард талд нь энэ үүсгэсэн дансны ард талд авчие. Тэнцүү VLOOKUP энэ данснаас за энэ дээрээс 3 утгыг авнаа. 3 false. За ингээд энэ маань эхний үлдэгдэл болоод ирж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ чинь биш шүү. Энэ чинь өөрөө
ингэж авах гэдэг шүү дээ. Би буруу яасан байна. Энэ насан дээрээс шүүлтэнэ гэсэн үг. Энэ наснасаа шүүлтэнэ. Look авч авах гэсэн үг шүү дээ. Хуучин насан дээрээс. Ингээд шинэ насны үлдэгдэн болчихно гэсэн. За ингээ ихний үлдэгдэл маань энэ дээр ороод энэ бол ихний үлдэгдэл. За энэ ашиглах данс маань энэ ашиглагдах гүйлгээ журнал. За одоо бидний дараагийн ажил юу вэ гэхлээр Finance Excel 10 загвар дээрээс гүйлгээний темплейтийг экспортлоо гаргаад ирнэ. За энэ яах вэ гэхлээр за хэдүүлээ эндээс яах вэ? Finance Excel 10 загвар маань энэ байна. За эндээс хэдүүлээ export data. За энэ дээр замаа зааж өгнө. За замыг болох дээр энэ зам байршиж байгаа нүдэн дээр курсороо байршуулад finder гэсэн командаар замыг зааж өгнө. За хэрвээ color invalid version гэсэн алдаа зааж байвал бид нэр color гэсэн төвчийг дараагүй юм гэсэн үг. За одоо хэдүүлээ finder. За энийг хэдүүлээ хаана байршуулах вэ гэхлээр одоо нөгөө саяны хөрвүүлт хийж байгаа фолдероо заагаад өгчнө. Би бол Finance Excel 9-өөс 10 гэсэн энэ фолдер төр хөрвүүлт хийж байна гэдэг. За ингэж зааж өгөөд одоо эндээс calculator мэдээлэл экспортыг өгж ийн yes. За хөрвүүлт маань хийгдчихлээ. Экспорт хийгдэж гараад. Одоо энэ дээр яг гүйлгээний темплейт Finance Excel 10 загварын гүйлгээний темплейт энэ дээр ороод ирж байна. За энэ файлаа нээгээд за энэ багнуудын мэдээлэл бөглөж өгнө. За энэ төрөөс энэ хүртэл бөглөж өгнө шүү. Энэ шиг бол шаардлагагүй. Энэ Fin Excel Scenic гэдэг хүртэл бөглөж өгнө. За энийг бөглөхийн тулд яах вэ гэхээр нөгөө саяны энэ хөрвүүлт хийсэн энэ Finance Excel 10-ийн дансыг за энэ дансны дугаар дээр нь тавьчихна. За энэ компьютерийн кодонд өөрчлөгдөг байхаа энийг шууд тавьчих. Бас энэ дээр нь. За мөн адилхан энэ эхний үлдэгдлээ тавья. Scenic. За одоо эндээс яах вэ? Дансны нэр маань энд байж гэн. Энэ дансны нэрээ оруулаад өгчё. За энийг ингээд дугаарлаад оруулж болно гэсэн үг. За ингээд бид ямар ч хэлсэн дансны мэдээлэл оруулсан. Одоо бид гүйлгээ журналыг копилж тавина. За гүйлгээ журналыг бол шууд копи тавьж болно. Копидлоо. Энэ дээр нэмэлтээр юу хийх ёстой вэ гэхлээр за энэ хэсэг дээр нь тавьж байгаа шүү. Энэ журнал дугаарын дараагийн баан дээрээс. За ингээд оруулчлаа. За энэ дээр бид нэг журнал дугаар үүсгэж өгөх ёстой. Журнал дугаар. Энийг бол зохиогоод нэг л журнал дугаар үүсгэж болно. За инхийн тулд Finance Excel 10 загвар дээр нэг жишээ гүйлгийн темплейт оруулж үзье. 1 сарын 1. За гүйлгийн нутгийн юу хийжсэн болно. За энэ дээр энэ чинь нэг шинэ заавал шинэ данс үүсгэх шүү дээ тий. За нэг 2 данс үүсгэж чинь энэ дээр. За касын данс нэг юм нэртэй нөгөөх нь бас юу ч яах вэ? Дараа устгах болно шүү дээ нэг. За энэ хоёр дансны хооронд харьцуулсан нэг гүйлгээ хийхэд гүйлгээ журнал автоматар үүсэж байна. За энэ дээр энэ дансыг энтэй харьцууллаа гэд энэ дээрээс оронгууд энэ дугаасаа энэ гүйлгээ журнал гараад байна. За энийг копидод энийг нөгөө энэ хөрвүүлж байгаа Finance Excel 10-ын гүйлгээ темплейтэн дээр хуулаад тавина. За энийг доош нь бүгдийг хуулчихна. Энэ журнал дугаараа. За ингээд гүйлгээ маань бэлэн болцсон. Нөгөө хөрвүүлсэн мэдээлэл маань. Одоо хэдүүлээ энэ файлуудаа хаачээ. За энэ хөрвүүлт хийгсэн томьёолтой файл байгаа. Энийг та бүхэн хадгалсан ч болно, хадгалахгүй ч байсан болно. Би бол хадгалахгүйгээр хаалаа. За Finance Excel 10 загвар маань байж гэн. За 9 загварыг хаачээ. 9 одоо ашиглагдахгүй учраас. За одоо эндээс import гэсэн командаар calculator. За Finance Excel данс болон гүйлгээний мэдээлэл импорт хийгөө гэж байна. Yes. За саяныхаа юу заагаад өгчнө. Хөрвүүлтийг тийм ээ 10. За нөгөө хөрвүүлт хийсэн файл маань окей open. Мэдээлэл амжилттай сэргэлээ. За одоо ишиг оръё. За нөгөө данснууд маань байж гин calculator. За мэдээлэл маань татагдсан. Гүйлгээнүүд маань орж ирсэн байна. За энэ маань хэдээс 22 оны гүйлгээнүүд байна тий 22 онтой. Тэгэхээр хэдүүлээ энийг шалгахын тулд 22 оны 1 сарын 1 2022-оос 22 оны 12-31 гүйлгээнүүд орж ирж үү гэдэг шалгая. Яа ингэ ороод иржээ. Ингээд хөрвүүлт маань хийгдсэн байна. За ингээд та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.